Хүүхдэд өөрт нь таалагдах хобби сонирхсыг хэвэн масахад нь туслах вэ. Хүүхэд нас бос туршист эрс хаагаас юм уу? Эцэрхийн хийж чадах царийн ганц зүйлс бол хүүхэд өөрийгөө босон сонирхсаа судфад нь таатай орчин бүрдүүлэх явдах юм. Хүүхэд ми будаа дуртай зүйлсээ олцоход өөрт түүндээ үнэнч байна гэж найдах хүсээс хэрэггүй. Энэ бол бүр насанд хүрсэн хүнд жамхан давдахтай асуур биш. Хүрээсэн буй орчноор дамжуулсан хүүхдийн сонирхос мэдхийн эрс хаагуусыг дэмжээрэй. Түүнийг янз бүрийн мөс ажиллагаатай танилцуулж бодитоор үзүүлсээрэй. Хамтдаа байшаад хөл бөмбөг үзэж тэшүүрт санаар гусгаарай. Дуу зураг зовцгаарай. Хүүхдийн нүд юунд гясастаж байгааг анхаарстай ажилласаарай. Шууд асуулт асуугаарай. Чи юугаар хичээсхийг хүсэж байна вэ? Чамд хамгийн их юу таалагддаг вэ? Гэхдээ ийм насны хүүхдүүд яв юунд таалагдаж байгааг үргэлж ойлгож чаддаггүйг санаарай. Хичээсээ баг шүү. Эсвэл бүжгийн бой ховцсоо гэдгийг. Ямар нэгэн үед хүүхэд заавал бэрхшээлтэй тусарна. Энэ үед нь түүнээс дэмжээрэй. Хичээсээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгааг нь даван туусахад юу тус босхыг асуугаарай. Та яаж тусалж чадах вэ? Түүний татгалзах шалтгаан нь юу вэ? Хэрвээ хүүхэд цаашид үргэлжлүүлэхийг үнэхээр хүсэхгүй байвал хүчлэх хэрэггүй.